Өдрийн мэнд хүргэе үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань мягмар гарагийн дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой Азийн модель агентлагийн гүйцэтгэх захирал Мисс Бадам гэрлийг урьж оролцуулаад энэ танд өнөөдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе бүх үзэгчдэдтэй. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Бадам гэрлээ нэг ийм асуултаар ярилцлага эхлүүлмээр байна. Танаа Азийн модель агентлаг одоо манай чинь нэг 4-5 агентлаг, загварын агентлаг үйл ажиллагаа явуулж байгаа тийм ээ. Тэрнтэй харьцуулахад арай нэлээд жоохон чанга тэнд сурж байгаа хүүхдүүдтэй хандах хандлага бас нэлээд жоохон чанга, нэлээд зарчимч юм шиг санагддаг. Яагаад юм байдг юм бэ? За Азийн модель агентлаг үйл ажиллагаа явуулаад ерөнхийдөө 3 жил болж байна. Тэгээд 3 дахь жилтэйг зарлаж байна. Тэгээд энэ хугацаанд бас ер нь бидрийг зорж ирж байгаа, манай агентлагийг зорж ирж байгаа хүүхдүүд маань ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд байдаг. Тэгэхээр өсвөр насныхан гэдэг чинь 13-аас 19 насныхан гэсэн үг. Тэгэхээр эдгээр насны хүүхдүүд маань ерөнхийдөө төлөвшөж арай амжаагүй ч юм уу те. Ямар нэгэн байдлаар яг ямар мэрэгжил сонгохоо шийдээгүй те. Одоо бодож байгаа төвшөнд байгаа хүүхдүүд байгаа л да. Тэгээд ихэвчлэн хүсэл мөрөөдөл нь оргилж байгаа те. Юу яг өөрийгөө олоогүй юу хийхээ мдээгүй байгаа ч гэдэм үү. Тэгэхээр энэ хүүхдүүдтэй зориулаад бид нар бас гоо зүүн бүх төрлийн хичээлийг ордог. Гоо зүүн бүх мэдлэгийг олохыг зорддог. Одоо энэ мэдлэгээ мэдээж хүүхд маань өөрөө хөгжүүлээд өөрөө цаашаа илүү одоо сайн болгоод тэгээд явах нь хувь хүний өөрийнх нь бас онцлог хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэл байдаг. Тэгээд агентлагийн маань хувьд бид нар ямар ч гэсэн одоо 10 цагаас хойш ямар нэгэн арга хэмжээнд оролцуулдаггүй. Одоо шөнийн цэнгэний газар ч юм уу бар, ресторан болж байгаа арга хэмжээнүүдэд бол бид нар оролцуулдаггүй. За тэгээд архив болон те сектор болгондоо одоо пив ч юм уу тиймэрхүү одоо сурчлагын юмд бид нар бас оролцуулдаггүй. Гэх мэтчлэн бас нэг тодорхой хэмжээнд гэрээ байгуулахдаа 3-аас 4 болохгүй гэсэн зүйлүүд бас ордог л та. Тэгээд тэр зүйлүүд маань эргээд бас хүүхдүүдээ маш сайн хамгаалах үүднээс одоо нэр хүндийг анханаас нь зөв төлөвшүүлж, зөв өөрт нь мэдрүүлж, өөрийгөө үнэлэмжийг зөв болгох тэр үүднээс нь бид нар илүү хатуу одоо ингэж хандах нь зүйтэй болов гэж боддог тийм. Тэгээд ингэж хүмүүжиж байгаа хүмүүс маань ч гэсэн өөрсдөө бас илүү зөв төлөвшөл хүмүүжлэлтэй өөрсдийнх нь үзэл бодол нь ч гэсэн багахан хугацаанд хурдан хугацаанд маш сайнаар зөвөр төлөвшөж чадж байгаа болов гэж их найддаг шүү дээ. Тэгэхээр ярьж ин л та өөрөө за 10-аас хойш ямар нэгэн загварын үйл ажиллагаанд оролцуулдаггүй архив болон секторлох хундааны реклам зар сурчлагын тоглоулдаггүй гэж байна. Тэгэхээр Монголын хөрс нь өөр юм л та. Одоо бараг л та нарын нөгөө эсэргүүцэд байгаа тийм ээ татгалзаад байдаг. Тэдгээр үйл ажиллагаанд оролцож иж та нар санхүүгийнхаа их усүрийг олж явна. Санхүүгийн хувьд нэлээдгүй доктортой болох ёстой. Гэтэл та нар ийм зарчмыг баримталдаг. Дээрээс нь тарсны дараа хүргэж өгдөг гэдэг чинь. Тэгэхээр эн чинь бараг орлого олохгүй хэрнээ зарлага өндөртэй юм шиг санагдаад байна л та. Ер нь л ингэдэгтэй өсвөр насны хүүхдүүд бол угаасаа архив сектор болох хундаа тамхи ч юм уу те тиймэрхүү сурчлагыг тоглохыг угаасаа Монгол улсын хуулиар хоригдсан маа шүү дээ. Тийм тэгээд ер нь бол энийг бас бусад маань ч гэсэн анхаарах зүйтэй болов гэж боддог. Яагаад тэгэхээр насан туршаагүй хүүхд маань өөрөө тиймэрхүү сурчлагыг тоглож байна гэдэг чинь яг тэр үеийнхаа насныхныг бас уруу татж байна гэсэн сэдэлтэй. Тэгэхээр одоо юу гэдэг нь агентлагийн хувьд бол бүхэл зүйл маань одоо өсвөр насны хүүхдүүдэд зориулсан тэр хүүхдүүдийн сэтгхүүд нь илүү одоо зүйтэй байдлаас нь хандахыг зорддог учраас одоо иймэрхүү буруу сэдэлтэй үйл ажиллагааны буруу сэдэлтэй сурчлагын ажлуудад бол бид нар оролцуулахгүй байх нь бас бидний үүрэг. Тэгээ бас нийгмийн хамгаалалт талаасаа нийгэмдээ хандж байгаа хандлагаа үзүүлэхэд бид нар бас энэ хүүхдүүдийг хамгаалах үүрэгтэй хүмүүс учраас үүрэгтэй байгууллага учраас энэ талаас нь илүү хатуу ханддаг гэж хэлж болно. За хүргэж өгдгийн хувьд бол өсвөр насны хүүхдүүд учраас орой үдэш. За ер нь бол өвлийн цагт илүү аюултай тийм ээ. Тэгэхээр энэ үднээсээ бид нар хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа заавал арга хэмжээ дуусны дараа манай хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөө гэсэн шаардлага тавьдаг. Тухайн байгууллагууд ч гэсэн маш дуртай хүлээн зөвшөөрдөг. Яагаад тэгэхээр бас тухайн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагыг ухамсарлаж байна. Өөрсдөө хийх үүргээ бас ухамсарлаж байна. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн энэ шаардлагыг тавихтаа бас маш чанга хатуу бас тэгээд яг зарчимтай тавьдаг л да. Тэгээд өөрсдөө хүлээн зөвшөөрж байгаа байгууллагатай хамтарч ажилладаг. Энийг хүлээн зөвшөөрөхгүй бол бас хэцүү тийм ээ. Яагаад гэвэл бидний хувьд тухайн бидний бэлдэж байгаа модельууд хүүхдүүд маань бидний хувьд бол баялаг. Тэгэхээр баялагаа бид нэр хааж ямар цагт хамгаалж бас өмгөөлж тэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тэгээд тэрхүү баялагыг хэр сайн тордно. Тэр хэмжээгээр өсөн дэвжин илүү амжилттай байна гэсэн үг. Түрүү ярианда их гоё үгийг дурдлаа л да өөрийгөө олно гэд. Ер нь хувь хүн өөрийгөө олно гэдгийг ер нь таны хувьд юу гэж боддог юм. За жишээ нь таны хувьд яг өөрийгөө
олсон ямар одоо тийм ээ оролдлогоор за бадам гэрэл хүн гэдэг яг ийм л хүн юм байна гэж өөрийгөө яг мэдэрчээсэн болоо. Би яг энэ чиглэлээр л өөрийгөө илүү хөгжүүлвэл би яг энэ салбарт илүү ингэж хүч төрж гарч ирч чадах юм байна. Ер нь өөрийгөө олно гэдэг чинь ерөөсөө тэр хэлбэр байдгүй. Тийм тэгэл яг миний бодлоор хүн ер нь аюу олон зүйлийг оролдож үзэх хэрэгтэй юм болов гэж боддог. Тэгээд би ч гэсэн өөрөө одоо ингээл ингэж ч үзмээр санагдал нэлээ ингэж нөгөө эрч хүчтэй амьдрал танддаг л та. Тэгээд ямар нэгэн байдлаар энийг ч гэсэн хүүхдүүдтэй ингэж хэлж заа зөвлөөд ямар нэгэн юм дээр баригдалгүйгээр те одоо юу гэдэг чи ганцхан одоо дуулж чаддаг байлаа гэхэд ганцхан дуулж чаддаг та баригдалгүй бүжгэлж сурах гэж хичээх хэрэгтэй тийм үү бүжгэлж чаддаг байлаа гэхэд ганцхан бүжгэлэх биш зурж чаддаг байх хэрэгтэй ч тийм үү юу гэдэг ямар нэгэн байдлаар бүх зүйлийг төгсч чаддаг биш байлаа гэхэд тодорхой хэмжээнд одоо хинээс дутхгүй хэмжээнд өөрийгөө илэрхийлэх хэмжээнд тэгж одоо суралцах нь бас хувь хүний өөрийнх нь үүрэг байх болов гэж би боддог. Тэгээд багасаа энэ бол цэвэр манай ээжийн л ач тусалтай. Тэгээд бага багт минь л дууны дугуулан, төгөлдрөөрийн дугуулан, уран нуграачийн дугуулан одоо тэгэл ингээл аюу олон дугуулан тамрагдчихсэн. Тэгээд энэ маань намайг эргээд бас аюу тийм нөгөө амьдралд аягүй их хүчтэй тэгээ олон зүйлд ингээд бас цаг зав гаргаад тэгээд тэр хэмжээгээрээ цаг зав маань аягүй диктатуртай зөв одоо төлөвлөлттэй яваад байдаг болоо гэж ойлгосон. Тэгээ миний хувьд бол хамгийн анх 2007 онд өнсгөлжин наадамд оролцоод тэгээд тэрүүн барыг авчихсан. Тэгээд энэ бол миний хувьд бас яг өөрийгөө олсон нэг зүйл юм болов уу гэж боддог. Тэрнээс хойш бол алхам тутамдаа би өөрийгөө энийг чадах юм байна. Энийг хийгээд үзвэл би болох юм байна. За энийг бол бас тэрнээс арай илүү хийчих юм байна ч гэдэм үү те. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хийж чадах зүйлийг хүн олно гэдэг чинь өөртөө бас илүү урам өгч байна гэсэн үг. Тэгэхээр энэ байдлаасаа бас нэлээ их зүйлүүдийг эрэлхийлдэг, нэлээ их зүйлүүд дээр илүү эрч хүчтэй, илүү одоо тэмцэлтэйгээр ханддаг. Тэгээ энэ маань бас надад эргээд маш олон үр дүнтэй зүйлүүдийг өгдөг. Би нэг юм үгийг сонсч байсан юм л та. Магадгүй дүнсийнхэн таны хэлсэнтэй баг зэрэг зөрчилдөж мэтгэл юм л та. Нэг хүн надад тэгж ярьж байсан. Монголын боловсролыг сайн л гэдэг гисэн атлаа яг одоо түүхээрээ дагнаад тийм ээ. Одоо ерөнхий боловсролын сургуульд өчнөө төрлийн хичээлүүд орж байгаа. Эдгээр нь ерөнхийдөө ертөнцийг таньж мэдэх бүхий л мэдлэгийг хувь хүнд өгдөг. Тэгээд яг нөгөө хүүхэд сургуулаас төгсөөд гарлаа гэхэд түүхтэй ч юм уу, нийгэмдээ ч юм уу, хэлтэй, за тэгэл маттай аль нэг онцгорсон юм байдаггүй гинэ. За эргээд ингээ харахад бүгдийг нь мэддэг юм шиг гэрнэ. Яг ингээд шалгаад үзэхээр алийг нь ч мэддэггүй. Тэгэхээр хүүхэд айгүйх тэгж эргээд би өөрөө шин ярьснаас арай л өөр юм ярих гэдэг юм л та. Магадгүй хувь хүний өөрийгөө дайчлах чадвараасаа шалтгаалаад олон юм руу ингээд ордог хүүхэд илүү бас ингээд хөрөөх чадвар сайтай бас нэг тийм ээ хурдан сурцаа байж болох нэг талтай. Нөгөө талаараа яг тийм аль алигийн сурч чадахгүй яг төгс мэддэг зүгэлгүй эрдэмгүй байна гэдэг чинь эргээд өөрийгөө бас нэлээд л хоёрдуулаад алахын л нэмэр юм л та тийм ээ тэгж бодож сурч илаа. Тий. Одоо ингээд одоо миний упсад оролцдог зүйлүүд бол миний цэвэр сонирхол. Тэгээд хичээл зүтгэлээс шалтгаалж байгаа. Хичээл зүтгэлгүй байсан бол өдөрт магадгүй бас өнөөдөөс арай л дутуу зүйлтэй байх байсан биш магадгүй. Гэтэ миний хувьд болохоор яг одоо миний хувьд ер нь хүн болгоны хувьд боловсрол бол хамгийн түрүүнд байх ёстой. Чи боловсрлаа дуртай мэрэгчлээ төгс эзэмших шаардлагатай. Ингэж эзэмшсэний одоо хажуугаар бас тодорхой зүйлүүдийг чи сурч мэдснээр эргээд мэрэгжилт чинь хэрэгтэй өөр салбараас хэрэгтэй зүйлүүдийг бас олж авах боломжтой. Тэгэхээр нөгөө олон юм оролдоно гэдэг маань бүх зүйлийг тал дотор болоод орхиод байна гэсэн үг бас биш. Үнэхээр чаддгаа цаашаа хөгжүүлнэ. Арай болохгүй байгаануудыг нь арай л ном уншаад, арай л туршлагатай болох нь бол хүмүүс зөвлөгөө авдаг ч юм уу. Тэр байдлаас нь хандаад үзвэл бас чадвараас шалтгаалж. Одоо юу гэмдэ зөв миний бодлоор л хичээл зүтгэл бол хүнд аягүй олон зүйлийг өгч чаддаг гэж би боддог байхгүй. Яа тэгэхээр залхуураа тойшин суугаад ч юм уу за би чадахгүй байх гэж бодчихвол угаасаа хүн чаддгүй. Тэгэхээр хүний нөгөө даалт хумсар гэдэг чинь хүний өөрийг нь удирдахчихэд ухаан санааг нь ирээдүйг нь удирдахчихэд. Тэгээд ингээд үзэнгүүт хэрвээ даалт хумсартаа би чадахгүй гэж бодчихвол чадахгүй. Угаасаа яг тийм байдаг шүү дээ. За чадна гэж бодчихвол угаасаа чаддаг. Тэгэхээр энэ бол нөгөө хувь хүний өөрийнх нь үзэл бодол, хувь хүний өөрийнх нь одоо өөртөө хэр итгэж байгаа итгэлээс нь шалтгаалж байгаа. Тэгээд мэдээж хэрэгтэй.
Мэдээж эргэн тойрных нь гэр бүлийнх нь хайртай хүмүүсийн дэмжлэг тусалцаа урмын үг бас маш хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд ч гэсэн намайг тусалж дэмждэг найз нөхөд гэр бүлийнх нь бас хангалттай хэмжээнд намайг дэмждэг, тусалдаг, зөвлөдөг, заадаг, шүүмжилдэг. Тэгэхээр тийм болохоор магадгүй надад ийм бодол төрдөг байх л та тийм. Илүү олон зүйлд илүү хүч сорихыг, илүү хүч үзхийг илүү эрмэлздэг ч юм уу. 14 төгөөс эхэлж загвар өмсч эхэлсэн гэж байгаа тийм ээ. Одоо бараг 8-9 жил тийм ээ. Загвар өмсөө явж байгаа. Үеийнхэнтэйгээ харьцуулахад өөрийгөө ер нь амьдралд хэр их идэвхтэй амьдардаг гэж дүгнэдэг бай. За тэрийг бол яг надтай харьцдаг, миний эргэн тойронд байдаг хүмүүс илүү тодорхой хэлэх байх. Миний хувьд болохоор би ер нь бол өөртөө байгаа бүх чадлаа дайчлаад өдөр болгоныг эрчүүчтэй, нэмсэглэлтэй, бусдад сайн сайхныг өгөөд, бусдад зөв зүйтэй зүйлийг зөвлөөд явахыг илүү эрмэлздэг. Тэгэхээр ингээд эргээд надад бас аюу гоё тийм бодлоод, эргээд зөв энергиуд орж ирдэг. Тэгээ хүүхдүүдтэй ажиллана гэдэг бол өөрөө бас аюу гоё штэ. Тэгээд би тэр хүүхдүүдээсээ бас маш олон тийм зөв зүйтэй, маш гэгээлэг сайхан энергийг эргээд бас авч идэг. Тэр зүй хэмжээгээрээ би тэр хүүхдүүдэд одоо тэрийг нөхөх хэмжээнд те тэр зүйлүүдийг бас өгөх шаардлагатай. Тэгэхээр би өгөхийн тулд өөрийгөө бас илүү хөгжүүлэх шаардлагатай. Тэгээ хөгжүүлэхийн тулд өдөр болгон хичээх хэрэгтэй. Түрүүн бас ярианыхаа завсар нэг ийм зүйлийг авчуллаа л да. 2007 онд өмсгөлчөнд ороод түүнээс хойш за ер нь бол би загвараар мэрэгшээ гэдэг зорилго бодол бол төрсөн гэж байгаа тийм ээ. За ингээ явж байхад заримд нь за би энэс илүү чадах юм байна гэдэг бодол төрж исэн гэж ярьж байна. Ер нь хөшигний ард бол нэлээд тэмцэл бас өрнөдөг байх тийм ээ. Тэр талаар тарихгүй. Ер нь аюу сонирхолтой шүү дээ. Тэгээд мэрэгжил болгон өөрөө бид нар бол яг тайзнаас хөшиг нээгдлээ. За загвар өмсөх тайзнаа тийм маш сайхнаар алхаж байгаа тэр байдлыг л мэддэг. А гэтэл хөшигний ард ямар буужигнаа ямар амьдрал өрнөдгийг бол бид нар бол ер нь бол мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэгээд ямар ч мэрэгжил, ямар ч хүний сонирхож байгаа мэрэгшилтэй эргээд бас хүний хөдөлмөр, цаг хугацаа одоо бүх зүйлийг хүнээс өөрөөс нь ахиух зүйлийг шаардж байдаг. Тэгэхээр одоо өөрийнхөө үнэхээр ингээд чадна хийн гэсэн зүйлдээ хүн цаг зав гаргах хэрэгтэй, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй, илүү төгөлдрөшхийн тулд те илүү их юм судалж унших хэрэгтэй. Тэгэхээр ингэснээр бас магадгүй тэрэн дээр арай л баг алддаг ч юм уу тийм тохиолдол бас их байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн тайзны ард бол мэдээж айгүй одоо маш халуун ертөнц болдог л та. Тэгээд айгүй их ачаалттай, айгүй их завгүй, сандарсан, зарим нэг нь амар ууртай ч юм уу те өрсөлдөөнтэй тиймэрхүү үеуд бол зөндөө байдаг. Ер нь бол яг загвар өмсөд удаагүй байгаа модулуудад энэ илүү мэдрэгддэг болов уу гэж би боддог. Яг бол нөгөө одоо агентлагууд бол маш эрчимтэйгээр хүүхдүүд бэлтэж байгаа. Маш олон хүүхдүүд загварын тайзнаар алхахыг хүсдэг болсон байна. Гоо зөө мэдлэгийг авахыг зорддог болсон байна. Тэгэхээр энэ маань эргээд бас нөгөө олон сайн хүүхдүүд гараад ирэнгүүт би биенээсээ юугаараа даваа талтай вэ гэдгээ бас тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө даваа талаа ашиглаад би биенээсээ илүү болохын тулд бас өрсөлдөөн байлгүй яах вэ? Гэхдээ хүмүүсийн боддог шиг тийм нэг хорт муу тийм өрсөлдөөн бол байдаггүй шүү дээ. Ер нь бол ихэвчлэн зөв хор шартай, зөв өрсөлдөөн явагддаг. Тайзны ардч дээр, тайзан дээр ч тэр. Гэхдээ яг тайзны ардч дээр, тайзан дээр ч тэр өрсөлдөөн байгаад за тэндээстэй шигшүүрээр шүүрэн шанах шиг шигдэж байгаад л тийм ээ. Шанган дотор үлдснүүд нь л одоо өргөжлүүлээл. Тэгээ одоо жишээ нь зарим нэг дизайнерууд бол бас их хурцаа шүү дээ. Дизайнер хүн ч өөрөө нөгөө айгүй өвөрмөц сэтгэлгээтэй хүн байдаг учраас тэр хүний гаргаж байгаа характерууд, тэр хүний бүтээж байгаа бүтээлүүд ч гэсэн бас өөр хоорондоо онцлогтой. Тэгэхээр энэ маань бидрийг нөгөө дизайнертай бас зөв харьцаж сурах одоо үе талхыг нээдэг. Тэгэхээр модель хүн бол бас дизайнерын хувцсыг амьлуулах үүрэгтэй, түүнээс ч өөрийгөө үзүүлэх үүрэгтэй хүн биш. Яг наадхан дээр чинь тэгэхээр модель хүний одоо хийх стай ажил бол тухайн дизайнерын, тухайн одоо уран бүтээлчин гэсэн үг шүү дээ. Хийсэн бүтээлийг тайзан дээр хэдхэн секундын дотор хангалттай хэмжээнд амьлуулах үүрэгтэй. Хангалттай хэмжээнд бусдад одоо танилцуулах, бусдыг тэр хувцсыг худалдаж авах магадгүй те тэр хувцсаа яг адилхан тэр хувцсны деталийг авч өөр хувцсандаа орлуулах ч юм уу. Ямар нэгэн байдлаар тийм тэр хүний бүтээлийг л вау ямар гоё юм бэ гэж хүлээж авах хэмжээнд их бат хэмжээгээр хүргэх сурталчлах хэрэгтэй хүмүүсийг л модель гэж байгаа. Түүнээс биш өөрийгөө үзүүлээл тайзан дээр те ямар нэгэн байдлаар өөр амар гоё харагдах хичээдэг ч юм уу. Тэр бол миссийн ажил баг. Харин наадах чинь яг за миссийн ажил гэдэг чинь тийм ээ. Харин ч наад миссийн ажлыг чинь загвар өмсөгчд тайзан дээр илүү хийдэг юм шүү. Би нэг 2-3 жилийн өмнө дизайнераас ярилцж байхад таньдаг загвар зохион бүтээгчтэйгээ ярилцж байхад тэгжсэн. Тэр чи одоо хэдэн оны гоё лсэн да 10 байна 9 оных загвар өмсөгч нар айгүй сони юм бэлээ штэ. Миний ингээд одоо тийм ээ хувцыг харчаад голж исэн. Тэгж
иржсэн байхгүй юу. Ингээ голоод би ийм өмсөх юм уу гэдэг ингээ голж исэн гэдэг ч аахгүй. Энэ голох ёстой юм уу тэгвэл ер нь бол түрүүн таны өөрийнх нь хэлснээр бол харин эсэргээрээ. Тийм. Ер нь бол тэгж болохгүй. Ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл модель хүн шууд өмсөн ч тэрийг амжуулах чадвартай байх хэрэгтэй. Юу ч өмсөн байсан тэрийг хамгийн гоёор харагдуулж чаддаг байх ёстой хүн бол модель. Энэ бол тэр хүний мэрэгшил гэхгүй. Яг юунд тэр хүн цаг цав зарцуулж, хөдөлмөр зарцуулж те өдий жил өнгөрөөж энэ тайзнаар алхаж байгаа. Тэгэхээр энэ шалтгаан бол ерөөсөө хувцсыг маш гайхалтайгаар ямар ч хувц байсан амжуулах үүрэгтэй. Тэгэхээр модель хүн бол хувц голох ирэхгүй. Хувцсыг бол маш сайхан амжуулах үүрэгтэй. Тэгэхээр одоо бол ер нь бол загварын агентлагууд бол энийг бол маш хатуу хилдэг болсон. Тэгээд модельуудыг бол та нар ажиллаа хийх ёстой болохоос ш өөрийгөө үзүүлэх ёстой биш ээ. Хэрвээ мисийн тэмцээнд оролцож байгаа л өөрийгөө үзвэл загвар өмсгчийн тэмцээнд оролцож байгаа, загвар өмсгчийн наадамд оролцож байгаа бол тухайн бүтээлийг л тасалчлах хэрэгтэй загварыг. Яг Монголд бол арай нөгөө нэг анханасаа арай л нэг тийм модельуд бол нэлээд жүжиглэлтсэн тоглолттой, нэлээд нүүрний хувьтай. Одоо юу гэдэг нэлээд нөгөө нэг эмоцтой тайзнаар галахдаг байхгүй. Европын стандарт ч юм уу тэрийг харангууд одоо алхаа бол чивчгээр явж байгаа л чивчгээр ярьдаг. Ямар нэг инээмсэглэл, ямар нэг нүдний тоглолт байхгүй. Тэгэхээр энэ маань бас нөгөө нэг Монгол, Аз, Европ гэдэг ингээд ялгаатай байна л да. Тэгэхээр анханасаа нөгөө заад сургасан багш нараасаа шалтгаалаад бас хүүхд маань яаж хөгжиж гин, яаж тайзнаар хувцсыг амжуулж гин гэдэг маань өөр байгаа. Тэгэхдээ ер нь бол жүжиглсэн тоглолттой алхаад сурцсан хүн бол зүгээр алхаж чадна. Анханасаа зүгээр ингээд алхаа сурцсан бол бас магадгүй тий жүжиглсэн одоо юу гэдэг арай л эмоцтой жоохон эвтгэж жоохон цаг хугацаа орох болов уу гэж бодож байна. Тэгэхээр мэдээж арай илүүгэн сурцсан байгаа юм чинь нөгөөдх нь ч гэсэн хийж чадах байх гэж боддог шүү дээ. За та бүтээр ярилцлаганд төр завсарлуулъя. За манай сэтгүүлч нийт үзэгчдэд болон тань та бүтээрт зориулаад өнөөдөр сонирхолтой нэг таны мэдгүй мэдээллийг бэлтгэсэн байгаа нүүр бодолцтой холбоотой. Тэгэхээр ямар мэдээлэл бэлтгэсэн байна хамтдаа үзээд тийм ээ. Эргээд студидтэй уулзцгаая үзэгчтэй. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид эмэгтэйчүүдтэй гоо сайхны зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ. Та эмэгтэй хүнийхээ хувьд нүрээ зөв будаж, өөсвөө нууж даруухан боловч донжтой харагдах нь чухал юм шүү. Гоо сайхан гэдг нь заяаных биш, санааных болсон гэхэд хэлсдэхгүй. Та хар, шар, цагаан, царай муутай халзан майгч төрсөн үүнийг засч янзлаад өөрийн хүссэн дүр төрхийг бий болгох боломжтой. Гэхдээ энэ нь гоо сайхны хагалгааны талаар биш юм. Бүсгүйчүүд нүүрний хэв болоод сэтгэл дундуур байдаг хэсгээ будгаар болон хувцлалтаараа өө сэвэгэнд алдалдаг болсон байна. Ингээд та бүхэндээ нүүр будалтын талаарх зөвлөгөөг хүргэе. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэсэн ойлголттой байдгаасаа нүрээ хуурайшиж, холцруутаж эхлэнгүүт элдв тос нэлж эхэлдэг. Харин арьс хуурайшин гэдэг нь түүнд усчийг дутагдсанаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжиж, сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Тиймээс нүүрэндээ маск байнга тавих нь таны арьсыг хуурайшиж хөгшөрөхөөс сэргийлж чадна. Нүдээ нууцлаг харцтай болго. Дачаангой дүр төрхийг бий болгохын тулд бараан өнгийн завхны будагнаас бүү татгалзаарай. Энэ нь онцгой мэд дүр төрхийг бий болгох ба бусдын харцнаас анхаарлыг нь холдуулалгүйгээр гайхшруулдаг байна. Та сормоосаа өтгөн дэрэгвэр харагдуулахын тулд сормоосаа будаад дээрээс нь ингэсэг дүрхээд дахин будна. Сормоосаа будахын өмнө эсвэл будсны дараа будаг нь хатхаас өмнө тусгай эргүүлэгчээр эргүүлж болно. Энэ нь сормоосыг дэрэгвэр урт харагдуулдаг байна. Сормоосны будгийг доод сормоосны доогуур буулгахын тулд эхлээд сормоосыг уртынхан дагуу нийттэн нэг үе будаж сайн хатгаар нь сормоосны үзүүрээс илүүдл будгийг болгоомжтой авч цэвэрлэх хэрэгтэй. Хацар өнгөлөгчийн халдашгүй хүчийг бишрэн шүтээ. Уруулын будаг нүдний тэн шиг нэр хүнд өндөртэй бүтээгдэхүүн биш гэсэн таны гоо сайханд чухал үүрэг гүйцэтгэх болно. Нойрмог цонхор царайтай байсан ч хацар өнгөлөгчийг түрхээдэл шүнжэнгөө сайхан амарсан мэд цоглог туяарсан нүртэй болох нэ. Урал нь нүүрний хэсэгт өчүүхэн зай гизэлдэгч хамгийн тачаангуй арчилгаа их шаарддаг хэсгүүдийн нэг юм. Хуурайшиж хагарсан уруулыг байн хилээрээ долоох нь хортой нөлөөг үзүүлдэг байна. Шүлэс уруулын өнгөн хэсэгтээ нийлэхдээ уруулыг улам эмзэг болгож өвчлүүлдэг юм байна. Тиймээс бүсгүй та уруулаа зөөлөн булбраа мэт болгоё гэвэл өргөс тэмхийн шүүсийг өдөрт хэд хэдэн удаа түрхэж яваарай.
их сонирхолтой мэдээлэл байна тийм ээ. Тэгэхээр таны хувьд ер нь өөрхөн гоо сайханд яаж анхаардаг? За ялангуяа нүүр будалтанда. За ингэ нөө жил болгон солигдоод байдаг гэж хэлж болно. Яагаад тэгэхээр нөгөө будалтын загвар гэсэн үг. Тийм, энэ будалт надад илүү зөгт юм байна. За би энэ тохиолдолд энэ будалтаар будах юм байна. Ер нь бол нөгөө ямар арга хэмжээнд оролцох чинь, юунд оролцох чинь гэдгээс шалтгаалаад будалт бол шал өөр байдаг. Тэгээ нөгөө Монголын медалууд чинь бас аягүй даваа талтай шүү дээ. Нүрээ бут чинь, нүсэн янзл чинь ерөөсөө ямар нэгэн байдлаар тийм хөрөх чадвар сайтай. Гэхдээ одоо болохоор яг мейкапчд мэрэгжлийн ус засах хүмүүс бол ингээд тайзны ард хангалттай ажилтдаг болсон байлаа. Яг минь аваад анх ингээд загвар өмсөж эхэлж байхад бол бас тэр бол хэцүү байдаг гэсэн. Тэгээд одоо болохоор бас аягүй амар болсон байгаа. Мэрэгжлийн хүмүүс гараад ирсэн учраас тэр хүмүүст ингээд даатгаад үлдээчихэд бас хангалттай. Гэхдээ эмэгтэй хүн учраас өөрийгөө ямар ч тохиолдолд хинээс гоохгүйгээр будаж чаддаг, үсээ анзалж чаддаг байх нь эмэгтэй хүний үүрэг гэж би боддог. Нэг юм асуултыг асуумаар юм л да. Гинт асуумаар санагдчихлаа. Өөрөг чинь яг ингээд тайзан дээр алхаж эхэлж явах тэр үед бол тайзны арзаа ховорхон тооны мейкапч өсчээд бол ажилдаг байсан гэж тэгж штэ. Санаанд тохироогүй тийм бодолтой байх эмэгтэй хүний хувьд хамгийн хэцүү даваа тийм ээ. Тийм санаанд одоо сэтгэлдээ нийцээгүй тийм бодолтой, тийм үсний засалттай байсан тохиолдол ер нь хэрэг байдаг вэ? Тийм үед өөрийгөө ер нь яаж даван тулдаг вэ? Яг тухайн агшныг. Ер нь бол байдаг. Ихэвчлэн анхны тайз буюу одоо анхны гараа ч юм уу анхны юм болгон дээр тэр байдаг. Тэгээд яг хоо тэрэн дээр илүү инээмсэглэлээрээ л өөрийгөө аврыг гэж боддог. Яагаад тэгэхээр одоо маш сайхан инээмсэглсэн үнэн өдөөс хин ч ууртаа харц шидэж чаддаггүй. Тэгэхээр яг энэ бол яг үнэн үг юм шиг санагддаг л та. Тэгээд ямар нэгэн тохиолдолд хэцүү байдалд орлоо гэхэд би тайзнаар инээмсэглэл алхдаг. Тэгээд энэ маань эргээд ямар нэгэн одоо мейкапнд хангалтгүй байгаа ч юм уу те санэцэл ханамжгүй байгаа тэр үеийг маань дарчдаг тэр харцыг маань дарчдаг болоо гэж боддоо шүү дээ. Инээмсэглэл гэснээс ер нь хуурамч инээмсэглэл, чин сэтгэлийн инээмсэглэл гэдэг байдаг л да тийм ээ. Тэгэхээр гэтэл та нарын хувьд бол үргэлж сайхан инээмсэглэж явж явах шаардлагатай байдаг. Тэгэхээр хуурамч инээмсэглэлд илүү их дадлагдсан байдаг юм болов уу? Хуурамч инээмсэглэл гэж хэлж болохгүй л дээ. Тэнгүүд нөгөө дургүй юмдаа инээгээд ин гэсэн үг. Тэнгүүд одоо бидний хувьд энэ ажилтаа дуртай учраас одоо миний хувьд болохоор инех болгондоо би ээжигээ боддог ч юм уу, дүүнрээ боддог ч юм уу, аз жаргалтай байсан үедээ боддог ч юм уу те. Одоо загварын тухай ярих болгонд миний бүр ингээд сэтгэл зүрхнээс цаанаас бүр ингээд айгуу гоё аз жаргал мэдрэгддэг байхгүй. Тэгэхээр энэ тухай ярих байсан ч тэр өөрийнхөө ер нь хамгийн сайхан байгаа үеэ бодож л нэмсэглэдэг. Тэрнээс ш химэл нэмсэглэл бол хаансан чарсан мэдэгддэг шүү дээ. Тэгээд ингээд угаасаа нөгөө царайны төрх нүдтэй бүх юмнаас мэдэгддэг учраас тэр нэмсэглэлийг бол мисүүд ялангуяа гаргадаггүй. Яагаад гэвэл эн чинь бидний мэрэгсэн ажил. Тэгэхээр ажилдаа бид нар яаж хандах уу, юуг яах уу гэдэг аягүй сайн мэддэг болсон байдаг. Тэгэхээр инээмсэглэлийг бол үргэлж чин сэтгэлээсээ. Тэгвэл мисүүд инээмсэглэл дээр илүү их мэрэгсэн байдаг юм гэж ойлгож болох уу? Үгүй ер нь бол хүн болгон инээмсэглэдэг. Хүн болгон гоё инээмсэглэж чаддаг. Зарим нэг хүмүүс л надад тэгж хэлдэг. Наад инээмсэглэл юусоо зөгтгүй ингээд. Энэ аягүй утгагүй юм шиг санагддаг л та. Яагаад тэгээ хүн болгонд өөрийнх нь байгаа байдал тодорхой хэмжээнд маш сайн зөгцдөг. Зөгцүүлэхдээ ямар үед яаж гарах уу, өөрийнх нь даваа талаа яаж тодруулах уу, тэрийг л өөрөө хүн олж мэдэж чадвал ямар ч өөрийнх нь зан характер, ямар ч өөрийнх нь одоо хийж байгаа үйлдэл нь сайхан харагдана. Тэгэхээр эмэгтэй хүн болгон бас сайхан. Тэгэхээр эмэгтэй хүний нэмсэглэл бол гайхалтай. Тэгэхээр энэ нэмсэглэлийг аль болох олон удаа, аль болох олон одоо хүмүүст их хүмүүст гэсэн үг шүү дээ. Түгээж ягаасаа гэж би бас хүсдэг. Нэмсэглэл гэдэг бол эмэгтэй хүмүүсийн бас нэг том даваа тал шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр тап дээр надад уг танаас асуух маш олон асуултууд байлаа. Харамсалтай нь ярилцлагын цаг энд хүрээд ингээд дуусж байна. За тэгээд бидний урилгыг хүлээн аваад ингээд надтай болон тийм ээ настай сонирхолтой ярилцлага өрнүүлээд за тав дээр ярилцлагыг үзээ сууж байгаа нийт үзэгчд маань бас тав дээр ярилцлагаас өөртөө хэрэгцээтэй мэдээллийг авсан гэдэгт бас итгэлтэй байна. За баярлалаа. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань мигмар гарагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За маргааш өдрийн энэ цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.